Хаан дөрвөн уулаараа дэдмэргэн мэдчлээ. Хатан тунгалаг туулаараа хадаг хураалан мэдчлээ. Хаан дитэмтэйг сургуулийнхаа алдрыг өргөн мэдчлээ. Хамаг Монгол Нарийн баяр энхүү эхлэхэд бэлэн болоод байна. Чингис хааны нэрэмжит Эхцэг их сургууль нь 1998 оноос хойш энхүү одоо Нямбугийн нямд орчин нэрэмжит Яруу найргийн баярыг Эхцэг их сургуулийн оюутнууд болон бусад сургуулийн оюутнуудын одоо дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Нямбугийн нямд орч бол 1934 онд Хинтээ аймгийн Бачирээ цомд төрсөн. 2024 онд одоо өнгөрсөн жил 90 насны ойг нь Монгол улсад ёслол төвлөрөөр бас тэмдэглэсэн ийм одоо яруу найрагч. За тухайн үедээ бол Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль суралцаж төгссөн Монгол улсын бас боловсралтай ийм одоо яруу найрагчдын нэг гэж үздэг. За мөн Монгол улсад бол энэ яруу найрагчдын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхэд өөрийнхөө одоо чөлөөт сэтгэлгээгээр шүлэг яруу найраг бичгээд өөрийнхөө доторх сэтгэл бодрлыг одоо илэрхийлж чадсан юм чөлөөт яруу найрагчдын нэг чөлөөт яруу найргийг хөгжүүлэхэд бас үнэтэй хувь нэмэр оруулсан ийм яруу найрагчдын нэгэ гэж Монгол улсын одоо яруу найраг утга зохиолын салбарт өндрөөр үнэлдэг ийм яруу найрагч юм аа. Тийм учраас өөрийнх нь одоо төрийн сойрхол хүртсэн зохиол Онон хатын ээжийн үүлэн бор зэрэг зохиолуудыг бол энэ чөлөөт сэтгэлгээний цар хүрээг өргөнөөр илэрхийлж чадсан ийм одоо шүлэг яруу найргийн дээж гэж илэрхийлсэн байдаг. Тэгээ манай одоо Эхцэг их сургууль Түүх Монгол судлалын төгмөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг яруу найргийн баяр, яруу найргийн наадамд одоо хүрэлцэн ирсэн өөрсдийнхөө шүлэг яруу найргаа уншихаар, танилцуулахаар хүрэлцэн ирсэн нийт оюутнуудаа, сурагчдаа цэн сэтгэлээсээ талархал илэрхийлье. Баярлалаа гэж хэлье. За энэ одоо өнөөдөр бас өөрсдийгөө сайхаар хүрэлцэн ирсэн оюутнуудыг харахад дийлэнх оюутнууд нь 1-р курсын оюутнууд байгаа маш их одоо бахархаж баярлаж харж байлаа. 4-р курсын оюутан 1, 3-р курсын оюутан 1 ингээ ихэнх нь бол 1-р курсын оюутнууд байгаа нь манай одоо энэ залуучууд, сүүлийн үеийн хүүхэд багчууд маш их өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаардаг болжээ гэж ингэж харагдаж байна. Шүлэг бичнэ гэдэг бол үнэхээр одоо агуу авьяас миний хувьд маш их одоо бахархдаг өөрийнхөө дотоод бодол, сэтгэл хөдлөл, бодрол тэр мэдрэмжээ одоо шүлэгт буулгаж яруу найраг болгож уншина гэдэг бол бас маш том одоо авьяас, маш том мэдрэмж гэж ингэж боддог. За мөн одоо өнөөдрийн яруу найргийн баярыг зохион байгуулж байгаа Түүх Монгол судлалын тэнхимдээ, за шүүгчээр ирсэн шүүгчдийн бүрэлдэхүүндээ, за мөн одоо Нямбугийн нямд орж өгшийн хүү амар сайхан тэнд бас чин сэтгэлээсээ талархал илэрхийлээ. Жил болгон энэхүү яруу найргийн баярт бас эрэлт оролцож манай оюутнуудад бас чин сэтгэлийн талархал илэрхийлж хамтран зохион байгуулдаг танаа гэр бүл бас ад жаргал эрүүл хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Нийт үзэгчээр сууж байгаа оюутнуудаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Амжилт хүсье та бүхэндээ. За баярлалаа. Гэнэт яруу найргийн наадамд баяр хүргэж бүгд л өгнө. Төрийн савлт яруу найраг Нямбугийн нямд орж нэрэмжит дорн сангийн гүйцэтгэх зорилт Монголын төгслийн өвлийн шавлт яруу найраг сайн баярыг хүргэж байна.
явуулах эрхэм
여러 날이 나타났다. 박수를 했던 노래에서 수도 오는 말이나 밀기를 했지. 그래서 그것은 마술스게 물고 그런 식으로 밀기를 하다가 한번 운동을 하시고 한번 배우는 게 밀기를 사들으시나 나중에 그때 자, 오늘 그때 아무 경우에 때문에 수리 내용이나 일심, language, common language, 어떤 그렇게 정말은 살고 서비스, 언어에 따라서 서비스, common language, 스피킹은 자, 스피킹을 사실 매우 바꿔 안고 뜨거워요. 사실 바꾸는 것도 있어요. 똑같이 있어요. 이게 근데 오늘 이런 말 그걸 공부할 때 해야 되는 것들 그래서 이것들을 말해서 운동을 하는 것들을 우리보다 많은 기회니까 어떻게 상대로서 못하는 것들이 그냥 어떻게 어떻게 그랬어 어떻게 그리고 어떻게 이렇게 음식에서 누군가가 들어오면 제일 아무것도 되는 것들 마음대로 나서서 말하는 마음대로 되는 것들 왜 이런 세상을 그런 것들을 놓고 말하고 말을 때문에 이렇게 사람들이 혼자로 된 그런 사람들과 빠져들고 있던 어떤 사람 통제는 제가 쓰거나 통제를 되겠죠 아이들과 같이 들어가던 좋은 사람들과 빠져들고 있던 시한생들에서 제가 말하는데 사람들은 어쨌든 그렇게 들어가던 그런 좀 어렵게 어떤 꽃들을 쓰겠죠 꽃들을 쓰겠습니다 어쨌든 사과같은 들어가던 그런 꽃들을 어떤 면적을 쓰겠습니다 그런데 면적을 쓰겠죠 그렇게 들어가던 그런 와인 꽃들을 어떤 아름다다 그랬습니다 아름다다 맞죠 저는 여기 생기서까지 오는 그런 것들보다 배우는 삼보연도 잡았습니다. 삼보연도 봤죠. 나한테 느끼는 것만 저를 또 이미 이렇게 생겼습니다. 이쪽에 한번 이렇게 따라서 다시 벗어나는 일이 저렇거든요. 어렵게 시키는 몇 번째 생겼습니다. 사랑하는 일을 그랬거든요.
Нэг сэтгэлийн төвөж санамсаргүй мэт энэ амьдралд санхан бүхний дотроо би тэгээд Авсан бүхэн минь намайг тэгээд Авсан бүхэн минь намайг ухаарал өнөөдрийн энэ нам гомдсон чинь өөрийгөө би анхудаа ойлгосон.
хураагаад өөртөө Сингапур хавьд план Оцтар гэдэг ариун цай. Санаасан байгууллага Алин хөрөгийн ариун гэрэн агуулгын барсах. Барсах гэдэг Мартин хөрөгийн цан өөрчлөлт явуулсан. Ацтар өөрчлөлт Ацтар Хөрөгийн цан цэнгэрэг тоолдог болсон гэдэг. Ацтар Канадын хөрөгийн цан цэнгэрэг байдаг. Bakın devletten Mартин хөрөгийн цан хөтлөгдсөн байдаг. Агуулгын өөрчлөлтийн цан өөрчлөлтийн байдаг. Санаасан байгууллага
Өөрөлдөх түүхийн зохиолчид өөрийн хөт тусах өргөн хэсгийн нүүдээр эрдэм клубын намрын экономик үйл татвараа их чөлөөт Монголын нэмэлт өшигний зураатай бацаар байна. Багцын салхи түүхийн хотын нэмэлтүүд хангасан методоор хангалттай нэмэлт тусаар байна. Үрээс сэтгэж байхаас үрээсээ хөргөжөө. Өөрөөр хэлбэл сүүхээсээ босож ихний үйлдэл станцаар бүхнээ өмөрд ашиг. Америкийн дэсийн стандарт гэдэг хүмүүстээ ашиг. Şunun gibi bir
яадаг юм хаа. Шүдэг яраас бид амганы дөө санаа юм. Түүхийн мэсийг намайг багцсан юм гэсэн үг. Энэ харин байсан. Намрын үг. Хадгалсан гэж хэлсэн. Тоёртой хастчихсан шүү. Бацар сайхан байна. Ихэнх багч байна. Хөөс өгөө. Иргэн талбайд өгсөн. Тэнгэрээр ихтэй. Үнэхээр надад тасан хөөс ганцхан юм. Өөрөөр хэлбэл даан цаатна. Очсон юм шиг өсгөлээд байгаа. Дагвар Охин шийдсэн гэсэн яг тань үзэгдэж байна. Ихэнх батлыг гэмдүүлэх шиг явлаа бас хөөж байна. Сарал байсан гэж замдмаа шиг юм байна. Бас тийм. Ингийн шийдвэр тавиад чинь тэгээд гэсэн даа манган дараа сургууль марган. Өөрийн нүдний бас сэтгэл гэсэн юм гэж байна. Хадгалсан мэдрэмж санхан мэддэг түүгээр санхны хүртэл намбалыг татдаг сарын ахаа бүтээсэн өөрөөр хэлбэл гэж нарийн сэтгэл хэвтэй санах юм чи гол санхан мэдээ өдрөд ирсэн Ням жаргалыг үлдээд Роял олон улсын сургуулийн оюутан Маргадыг үлдээд Хууль зүйн сургуулийн 180 дахь сургуулийн оюутан Ариун Далай Чингис хосоо сургуулийн 137 Б-гийн Самбуу Яндоо Хүмүүнлэгийн ухааны сургуулийн 166 Б-гийн Батэрдэн гэсэн 5 оюутан шалгарсан байна.
Thank you.
Thank you.
Thank you.